Хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, оролдлого, нөлөөлөл, зөв хандлага, эерэг дадал, амжир, хувь хүний хөгжлийг дэмжих радио подкаст 20 минутын цэник. Минутын цэник нэвтрүүлгээ тэр дундаа 12 дугаар сарын шинэхэн цэнигээ сонсогчдод зориулах гэж байна. Сар болгоны өөр цэник агуулгууд сонсогчдод манаас үр дүнгээ өгсөн, өөрийнхөө өдөр тутмын амьдралдаа дадал хэвшил болгоод явах энгийн арга аргачлалтай байдаг. Тэгэхээр өнөөдрийн хувьд 12 дугаар сар гараад удаагүй байна. Энэ цагт эхний цэнигээ өгөх гэж байна. 12 дугаар сарын хувьд өнөөдөрт өгөх цэник гэж энэ 4 дугаараа нэрлсэн. Лектор тунгалагтай хамтран хүргэж байгаа 20 минутын цэник нэвтрүүлгийн 12 дугаар сарын эхний дугаар өнөөдрөө бүтээгээрэй гэдгийг танд сануулад эхэлж байна. За сайн байцгаана уу. 2021 оны хамгийн сүүлийн сар эхэллээ. Оноод өгнөх дараа ондоо би юу хийчих вэ? Би ер нь юу хийчих вэ? Юу суралцав? Юуг өөрчлөв? Юуг одоо алдаж онов? Тэрнээсээ юуг одоо сайжруулах хэрэгтэй болчихвоо гэх мэтчлэн янз бүрийн дүгнэлттэй бас нэг талдаа бодох зүйл ихтэй, нөгөө талдаа бэлтгэх зүйл ихтэй сар бол 12 сар байдаг лээ. Шинэ он шинэ жилийн баярыг хүн болгон баяр жаргал дүүрэн байж огтдаг энэ баяртыг зэрэгцүүлээд ажил хэрэгч хувь хүний хөгжилдөө анхаардаг хүн бүрийн өмнө бол миний нөгөө жилийн өмнө тавьсан зорилго хувь хүний хөгжилдөө болон амьдралдаа ажилдаа бий болгох гэж хүссэн зүйлсүүд хэр их биелээ олж вэ? Би хэр их тууштай байв? Хэр их төвчээртэй байв? Гэх мэтчлэн бодлоод хүрдэг сар лээ. За энэ сар бол бид нар нөгөө жилийн өмнө эсвэл магадгүй хэдэн жилийн өмнөөс ч гэсэн хүсэж зорж өнөөдрийн өөрийгөө бүтээхээр ажиллаж өөрчлөлтийн төлөө, эерэг байхын төлөө, зөв байхын төлөө, хөгжсөн хүн байхын төлөө, өөрийнхөө карьер болон ажил амьдралдаа тавьсан зорилгоудаа биелүүлэхийн төлөө тууштай хичээн зүтгэж байгаа. Хүн бүрт бодох 4 чухал зүйл байгаа. Түүнийг сануулахаар энэ сарыг бэлдсэн. Нэгдүгээрт нь өдрөө бүтээх тухай. Яг өдрийн хөвшил гэдэг зүйл бол бидний 10 жил, 20 жил, магадгүй 40 жилийн дараах таныг өөрийн чинь бүтээж байдаг цаг хугацаа билээ гэдгийг сануулах юм. За дараагийнх нь бол сараа бүтээ, тэгээ жилээ бүтээ, хамгийн сүүлд нь өөрийгөө бүтээх. Жилийн өмнө ч гэсэндээ амьдралын алсын хараатайгаа уялдуулан яаж өдөр тутмын амьдралаа түүнийгээ мартахгүйгээр гэхдээ тэр нь бас танд дарамт шахалт одоо болохгүйгээр яаж аз жаргалтайгаар сонирхолтойгоор өрнүүлэх вэ гэдэг санаануудыг бид нар жилийн өмнө хуваалцаад эхэлж байсан. Магадгүй энэ нэвтрүүлэг анх цацагдаж эхэлсэн буюу 2020 оны 7 сараас эхлээд янз бүрийн аргачлалуудыг та бүхэн тэгээ хуваалцсан блэ. Тэгээ өнөөдөр бол энэ дугаар бол өдрөө бүтээх тухай юм аа. Бид нар чинь өдрөө бүтээх аргачлалуудыг өглөөнөөс эхлээд өдөр орой хөвшлүүд за бидний хамгийн идэвхтэй байдаг цагууд юу, бидний биологийн хэмнэл юу, бид хөгжлөө юугаар тодорхойлж болох вэ гэх мэтчлэн өргөн хүрээнд сонсож дуулаад туршлагуудаа хоорондоо хуваалцчихсан хүмүүсийн хувьд бидний одоогийн байгаа өдрийн хөвшил, хэв маягт дутагдaltaй зүйлсүүд юу байна? Сайжруулах зүйлсүүд юу байна? Таны нөгөө нэг цаг минутгүй төлөвлөжсөн төлөвлөгөө бодит амьдрал дээр биелэлээ олно гэдэг бол маш хэцүү байгааг бид нар мэдчихсэн. За тэгвэл бас дээрэс нь өдөр тутам тэр өдрийнхөө зорилгыг бодож, шаналж, түүнийг хийж амжуулахгүй байгаадаа өөрийгөө шийтгэхэд байх нь бас биднийг уршаа хөтлөх гэхээсээ илүү шантруулах, эсвэл орхих, бүр эсвэл залхуурах төвшин рүү авчдаг гэдгийг бас бид нар олон удаагийн дугааруудаараа сануулсан. Тэгвэл өнөөдрийн хувьд гэх юм бол таны өдөр тутмын амьдралыг хэвийн үргэлжлүүлж явахад хэрэгтэй хол хүнсний болоод хөдөлгөөний хийх ажлын жагсаалт өөрөө ямар байдлаар шинжлэгдэж хийвэл таны нөгөө бүтлгүүтэд байгаа энэ асуудлууд шийдэгдэж болох юм бэ гэдэг нэг талдаа амьдралын хэв маягийн төлөвлөгөөний арга, нөгөө талдаа илүү бүтээмжтэйгээр амьдрах амьдралын хэв маягт чинь бас нэг шинэлэг аргачлалуудыг хуваалцахаар бэлдсэн юм аа. Өдрөө бүтээн гэдэг маань бидний өдөр тутмын амьдралын хэвшил, амьдралын тэр зуршлын тухай гэж ойлгож болох юм тийм ээ. Хүн болгон өөрийнхөө өдрийг бүтээхдээ юунд голж анхаарлаа хандуулах ёстой юм бэ? Нэвтрүүлгээ байнга сонсдог сонсогчд маань тунгааг юу хийдгийг мэддэг болсон баг. Тэгэхээр хувь хүний хөгжлийн чиглэлээр хүмүүсийн амьдралдаа бий болгосноор илүү олон давуу талуудыг бий болгосон зуршлуудыг, дадлуудыг хуваалцангаа хөгжихийг зорддог хүн шүү дээ. Тэгэхээр би та бүхэндээ нэг талдаа мэрэгжлийн хоолны эсвэл хөдөлгөөн засалчийн эсвэл одоо мэрэгжлийн биеийн тамирын одоо дасгалжуулагчийн гэхээсээ илүүтэйгээр бидэнд яг өдөр тутмаар амьдралд хэрэгтэй зүйлсүүд юу вэ гэдгийг архив
дахин сануулгахдаас гадна таны төлөвлөгөөнд нөгөө өдрийн чинь эвдээд байгаа тэр муу зуршлууд нь юу байна вэ? Түүнийг хасахын тулд төлөвлөгөөгөө яаж хэрхэн эргэн харж сайжруулах бай талаас нь хэлж өгье. Тэгэхээр энэ 12 сарын турш өнөөдөрт өгөх цэнэг буюу яг өнөөдөр таны ирээдүйн зорилготой яаж уялдаж байна? Яг өнөөдрийнхөө ажилдаа яаж уялж байна? Өнөөдрийн сэтгэл санаатай ямархуу байдалтай холбогдож байна вэ гэдэг нь аягүй чухал байгаа. Хүмүүс альва зүйлийг судлаад, шинжилээд явах тусмаа илүү гүнзгий мэдэх тусмаа яг одоогийн ач холбогдлыг илүү таньж мэддэг юм шиг надад санагддаг юм л да. Жишээлбэл бид хоёр яг одоо нэвтрүүлгийн энэ цаг хугацаанд энэ нэвтрүүлгийг амжилттай болгох бүхий л нөхцөл байдлыг бэлэн болгосон. Аль аль нь өөртөө бүтээмжтэй байх, ядаж наад захын хоолоо зөв сонгож идэх, өглөө цагтаа ирэх гэх мэтчлэн энэ төлөвлөсөн ажлыг хийхэд бусад оролцогч бүхий л нөхцөл байдлуудыг бэлэн болгож хийж гүйцэтгэснээр одоогийн цаг мөч ирж байгаа гэдгийг бид нар анзаардаггүй юм байна л да. Тэгэхээр нэгдүгээрт нь та өдрөө бүтээх буюу өдөр таны бүрэн хяналтанд хийхийг хүссэн бүх зүйл байна гэж харах юм бол ирээдүгээс эхэлж төлөвлөх гэдэг арга байгаа даа. Тэгэхээр ирээдүгээс эхэлж төлөвлөнө гэдэг нь юу гэхээр аливаа зүйлийг хийхийн тулд яг бэлэн болгочихсон байгаа ирээдүйн цаг хугацааг тодорхойлох нь чухал байна. Тэгэхээр яг одоо давтан хийдэг үйлдэлүүд чинь ирээдүйд яг юунд хүрэхээр зорж байгаа юм бэ гэдэг тодорхой огноотой. Жишээлбэл таны өмнө ямар нэгэн хугацаатай гүйцэтгэх ажил байна гэхэд түүнийг та энэ оны магадгүй 12 сарын 1 гэхэд дуусчихсан байна гэж жилийн өмнө бодож байсан бол түүнийг бэлэн болгохын тулд яг сарын өмнө нөгөө үндсэн зүйлсээ дуусгах. Дахиад 2 сарын өмнө гол хийх ёстой ажлуудаа хийчихсэн байх гэх мэт нөгөө ирээдүйн дуусгах буюу дедлайн гэдэг сүүлийн төгсгөл болох тэр хугацаанаас урагшаа төлөвлөх юм байна л да. Тэгснээрээ нөгөө үлдэгдэл хоногт нь өдөр тутамдаа хийх ажлууд чинь тодорхой болох ийм санааг бид нар за өнөөдөр ингээд өдөр тутамдаа явчих юм бол тэгэхэд нэг дуусчихсандаа гэдэг нэг юм барагцаа баримжаа буюу өнөөдрөөс эхэлж цаг хугацаагаа баримжаалан төлөвлөх гээд байдаг бол бид нар ирээдүйд тодорхой байх, дуусчихсан байх ёстой, эсвэл гүйцэтгэгдчихсэн байх ёстой. Тэр хугацаанаас эхлэн урагшлуулах маягаар өөрийнхөө өдөр тутмын амьдралын төлөвлөгөөнийг гаргаад үзээрэй гэх гээд байна. Юу вэ гэхээр бид нар ч өмнө цаг хугацаа тодорхой байх, эсвэл тухайн өдрийг сонирхолтой зугаатай байх, тал дээр нь төвлөрөөрөө гих мэтчлэн зүйлсүүд хэлжсэн шүү дээ. Дээрээс нь тэр төлөвлөгөөг биелүүлэхийн тулд бид нарт машинд замд гарах шатхуун, бусад маасал тосол бүх юм хэрэгтэй байдаг шиг бидэнд хэрэгтэй зүйлсүүд нөөцүүд бол сэтгэл санаа, бие бэлдэр, одоо оюун ухаан, за ихтгэл үнэмшлийн асуудлууд гэдээ ярьж ирсэн. Тэгэхээр энэ бүх юмыг тооцоолоод бодоод хэрэгжүүлээд ахад нэг л алдаа гараад эсвэл зарим зүйлээ амжихгүй байгаад байгаа бол дараагийн нэг арга нь өдөрт ерөөсөө заашгүй гүн төвлөрөх нэг одоо хугацааг тодорхойлооч гэж байгаа. Дэстаралсан олон ажлуудыг цаг минутгүй төлөвлөсөн төлөвлөгөө амжилттай эсвэл энэ сайн төлөвлөгөө байна гэж боддог байсан бол үгүй гэдэг нь таны одоо төлөвлөгөөнүүдээ олон бүтлгүүтлэр мэдэгдэж байгаа ах л да. Яг гэвэл маргааш шууд утгаараа хэлвэл минут цаг тутамд биднэрт юу болохыг тааварлашгүй тийм ирээдүйн цаг хугацаа. Тэгэхээр энэ үед гинтийн ажил гарах, эсвэл тооцоолоогүй зүйлсүүд гарах, эсвэл таны нөгөө нэг цагт багтаана гэдэг ажил чинь танаас болон бусдаас өөр нөхцөл байдлаар шалтгаалan 2 цаг сонсон тохиолдолд дараагийн 1 цагийн ажил үнэхээр хэцүү болоод эхэлж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө нөгөө төлөвлөгөө чинь танд зовлон төвөг чирэгдэл болоод эхлэх учраас ерөөсөө аль нэг цагт хизээ гэдэг нь хамаагүй хідээс хідэн цагийн хооронд гэж тогтоохгүйгээр үргэлжлэх цагийг тогтоох гэж байна. Жишээлбэл хөдөлгөөн хийхэд би өдөрт 30 минут зарцуулна. Тэр нь заавал 7-оос 7:30 биш. Эсвэл өдрийн 1-ээс 1:30 хооронд ч биш. Эсвэл оройч биш. Ер нь л яг тэр өдрийн идэвхтэй байгаа тэр цаг дотроо 1 цагийг би хөдөлгөөнд зарцуулна. Тэрийг өдрийнхөө ажлын ачааллаасаа хамааруулаад одоо тохирох хим хэмжээгээр тогтцоолж болно. Нэгдсэн заал танхим шаардлагагүй хөдөлгөөний төрлөөдөр хичээлж явах энэ бол бүр боломжтой. Алхах гэдгийг сонгох юм бол та өөрөө ямар цагт алхах боломжтой байгаагаа сонгочих болно гэдэг санаа. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр яг тэр нөгөө нэг өдөрт заашгүй хийх ёстой ажлуудаа үргэлжлэх цагаал тавьж байгаа. Өглөө орой өдөр нь хамаагүй гэсэн. Тэгээ энэ бол нөгөө нэг үргэлжлэх цагийн буюу гүн төвлөрлийн арга гэж хэлэх гээд байгаа юм л да. Тэгэхээр бид нар ихэвчлэн бүтээгүй болохоор за окей тэр цагтаа амжаагүй юм чи энийг энэ өдөртөө амжуулахаасаа өнгөрлөө гэж бодож орхиод идэх. Гэтэл ямар ч л байсан 1 цагийг зарцуулна гэдэг нөгөө чөлөөт хөрвөх боломжтой төлөвлөгөөний ачаар бид өдрийнхөө ажлуудыг аль боломжтой цагтаа амжуулж болох юм байна. Энэ бол цагаа тохируулж болох амьдралын өдрийн хийх ёстой зүйлс ялангуяа хөдөлгөөн дасгал сургууль бусад та өөрөө зохицуулж болох бүх зүйл дээр хэвшиж болох зүйл. Харин дараагийн нэг чухал зүйл нь болохоор яалчгүй өөрчилж болохгүй цагууд байдаг. Бас нэг дугаар дээр яаж яасан биологийн цагийн тухай яг амьд биетийн хоол хүнс тэжээлээс хүлээж авах боломжтой энерги их усрууд нөхөгдөх хугацаа энэ гэдгийг бас
бас ангаах орны үндэслэлтэй цаг хугацаануудыг бид нар ярьж ирсэн шүү дээ. Яг түүнтэй холбоотойгоор бидний нөгөө хооллох цаг, энерги нөхөх, хоол хүнснээс нөхөж авах цагууд хөдлөхгүй үе заавал байдаг. Жишээлбэл өглөөний цаг бид нар өглөөний 7-оос 9 цагийн хооронд бие организмыг амраад бүх хоол хүнсний үлдэгдлийг шингээж гисэн байхад дараагийн өдрийн ирчүүжийг авах цаг заавал уух гэж. За харин өдрийн хоолыг бол нөгөө бие организм дараагийн үдээс хойших энерги их усрыг авах цаг буюу 13 цагаас 15 цагийн хооронд, за 14 цаг бараг. За харин оройны хоол буюу оройд бие организмыг бэлдэх тэр цаг хугацаа бол ерөөсөө л 17 цагаас 19 цаг багтаа. Гэх мэтчлэн хөдлөшгүй цагнууд гарч ирэх нөхцөл байлзаа бас ихтэй тэр нь яах нь. Заавал тэдээс тэдэн минутын хооронд тэдэн минут секундэд эдэн гэхээс илүүтэйгээр яг энэ хөдөлгөж болохгүй цагуудыг өдрийн хөвшилдээ бас суулгаж өгөөрэй гэж. За ингээд харахаар бид нар яг л нэг зураг зурж байгаа юм шиг харагдах боломжтой болоод эхэлж байгаа. Хооллох цагуудыг бид нар зоож өгч тухайн цагт та хэрвээ мартаад байдаг бол ажлын ачааллаас болоод энэ цагуудыг баримталж чадахгүй бол гар утсан дээрээ сэрүүлэг маягтай тавиад яг энэ цаг үед өөрийнхөө бие организмд хамгийн хэрэгтэй байгаа түлш хоол тэжээлийг нь өгөх нь чухал юм шүү. Битгий мартаарай. 20 минутын цэник нэвтрүүлэг үргэлжилж байна. Бүхий л хувь хүний хөгжлийн болоод манлайлалын чиглэлийн, цагийн төлөвлөгөө, цагийн менежментийн чиглэлийн, тууштай байдлын чиглэлийн энэ бүх тасгалжуулалтууд, энэ бүх хичээл менторшип хөтөлбөрүүд танд зориулж байгаа энэ туршлагууд өөрсдөө шууд утгаар нь хэрэгжүүлэх гэхээс илүү та өөрийн амьдрал дээр өөрийн амьдралын хэв маягтайгаа уялдуулан хэрэгжүүлж болох, хувиргаж болох ийм уян хатан систем гэдгийг ойлгосон болов уу гэж найдаж байна. Тэгээ ингэснээрээ бид нар илүү чөлөөтэйгээр өөртөө ачаал багтаагаар, илүү дарамт багтаагаар өөрийн амьдралын хэв маягийг бий болгох юм. Тунгагийн үед бүрэн хэрэгжиж болж байгаа цагийн систем таны амьдрал ажлын цагийн системтэй таны биологийн бие организмын ядрах туйлдах тэр цагт шал өршүүд. Гэхдээ яах нь хөдөлгөж болохгүй цаг бол хоолны цаг байх нь харин заавал зарцуулах маягаар хаанч хийж болох хувиргаж болох цаг бол хөдөлгөөний цаг байх нь харин хийх ажлын цагийг та яах нь өөрөө сонгоно шүү дээ. Мэдээж цагийн системтэй ажил өглөөнөөс орой хүртэл ажиллах цагийн бүртгэлтэй ажилдаа бол тэр цагийг анхаарах нь байна. Гэхдээ тэр цагта яаж гүн төвлөрөх вэ гэж бас бодож болох нэ. За харин дараагийн нэг зүйл нь болохоор ингэж төлөвлөд тахад төлөвлөсөн бүх ажлынхаа ихэнх нь хүрээгүй байх тохиолдол бидэнд байдаг. Маш амжилттай төлөвлөж эхлэв. За хийсэн юмнуудыг хийгээд байна гэтэл яг гол амжуулах гэсэн юм амжуулаагүй ажил дээрээ ч үлдээч гэсэн ч юм уу бизнес дээр. Тэгвэл энэ дээр нөгөө 82-ын зарчим гэж байна. Би олон удаа сануулж байсан боловч энэ удаа өөр агуулгаар нь хэлэх гээд байна. Таны маш бага цаг хугацааг зарцуулаад гүн төвлөрч хийж гүйцэтгсэн тэр 2 юм уу 3 төрлийн ажил чинь таны нөгөө нийт ажлын үр дүн гүнлэх үнэлэмжийн 80% нь байж байдаг. Өдөрт хийж байгаа ажлуудаа нэг бүрчлэн бүртгээд хэрвээ харвал та яг нөгөө үндсэн ажлаа явуулах ажилдаа төдийлөн их хугацаа зарцуулаагүй байгаан анзаарэгддэг. Тэснэр болж яаралтай хийх гүйцэтгэх ажил хин нэгэн туслах, хамтран хийх төслүүдэд оролцох, бусдаас хамааралтай ажлуудад зарцуулсараа өөрийнхөө ажлын үр дүнг танилцуулах ажил дээр маш бага хугацаанд туусчихсан байж байгаа. Та өөртөө ажил дээрээ ч гэсэнтэй төвлөрөх нэг цагийг гаргаарай гэж. Ямар нэгэн хурал зөвлөгөөнгүй, ямар нэгэн хамтрах төсөл хөтөлбөр, багийн уулзалтуудгүй нэг цаг. Тэгэхээр өдрийн идэвхтэй 8 цаг байлаа гэхэд тэрний нэг цагийг та аль болох энэ цагт би илүү төвлөрч ажиллана гэдгээ ойлгомжтой болгож тэр системээ бий болгохын тулд мэдээж та нөгөө илэрхийлнэ гэдэг асуудал байгаа даа шүү. За ингээд бидний ажил амьдралтай холбоотой бидний нөгөө бүтээлч ажил үйлсийг бий болгодог цагууд дуусч байгаа юм. Түүний дараа бидний нөгөө гэр бүлдээ зарцуулах цаг гараад ирнэ. За тэгээд энэ болгон дээр хэлэхэд цаа яг нэг хөдөлгөөнд нэг цаг юм байна. Хоол унд гэдэг дээр нэг цаг гэдэг нэг иймэрхүү үргэлжлэх хугацаанд бага шүү дээ. Бид нөгөө та хөгжсөн хүмүүн үү хөгжлийн тухай ярьсан, хувь хүний хөгжлийн зэнийг дээрээс ярьсан. Өөрийнхөө хөгжил оюуханы мэдлэгт зориулах цагийг эхлээд 30 минут, дараа нь эсвэл 40 минут гэх юм бол цагийн байдалтайгаар бий болгох. Тэр эндийг хэрэгжүүлээд маш их амжилттай ажиллаж байгаа олон хүмүүс байна. Ихэнх том дэлхийн суд бүтээлүүд ном гаргасан хүмүүс, за үргэлжилсэн үгийн бүтээгчид өдөржин зохиолын тухайга боддгоо байна л да. Зөвхөн өдрийн аль нэгэн цагт гүн төвлөрч түүн дээр ажилладаг. Тэгэхээр танд юунд ч анхаарахгүйгээр, юунд ч сарнихгүйгээр яг бүрэн дүүрэн тэр ажилд анхаарч чаддаг тийм цаг хугацаа байна уу гэдгийг та бас анзаарч үзээрэй. Эхний хэсгүүд дээр эхлээд ирээдүгээс нь эхэлж төлөвлөх, дараа нь болохоор гүн төвлөрөх буюу заавал хийх, чөлөөт хувирж болдог
болдог. Өдрийн аль ч хэсэгт хийж болдог нэг хөдөлгөөний цаг. Дараагийнх нь болохоор хоол мартаж болохгүй. Сүүний дараа хийх ажилдаа ч гэсэн нэг цаг гүн төвлөрөх буюу хамгийн чухал дээр нь төвлөрч ажиллах цагийг өөртөө заавал бий болгоорой гэдэг аргачлалыг хэллээ. За тэгэхээр 20 минутын цэник нэвтрүүлэг үргэлжилж байна. Сар болгон өөр агуулгаар цэник өгөөд явж байгаа. 2021 он эхэллээ шүү гэд эхний цэник та бүхэнд хүрж исэн бол хэдийн бид 11 төрлийн өөр агуулгатай цэник хүлээн авч өөрийнхөө өдөр тутмын ажил амьдралдаа татал хэвшил болгоод явж байгаа сонсогчд маань олон байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн хувьд бол сүүлийн цэник та бүхэнд хүрж байна. 12 дугаар сар өнөөдөрт өгөх цэник юу юм бэ? Энэ бол эхлээд өдрөө бүтээгээрэй гэдгийг танд сануулж байна. Тэгээд өдрөө бүтээхийн тулд бид бас тодорхой арга аргачлалуудад суралцах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Өмнө нь төлөвлөө зориод хийх гээд бодоод байдаг байсан зүйлүүд маань бас тэр бүр үр дүнтэй байж чадахгүй байсан бол жоохон өөрчлөлт үз. Гол нь юу байх вэ гэдэг дээр сая эхний хэсгээр бол лектор тунгалаг та бүхэнд сануулж хэллээ. Бас дээрэс нь нэг зүйлийг хэлэхэд эдгээр зүйлсийг хийгээд бас болохгүй бол яах вэ гэдэг. Хөгжсөн хүний өмнө байнгын тулгарч байдаг тойрхон эсвэл туулаад гарах уу эсвэл өөр аргачлалаар энийг өөртөө давуу тал болгох уу гэдэг асуудал бол тууштай байдал, төвчээртэй байдлын тухай асуудал байгаа юм л да. Хүн болгонд үнийгээ ахаад хийх үү чаддаг болчихсон юм чи үргэлжлүүлээд яах вэ? Шин зүйл туршиж үзье. Эсвэл энэ ер нь бүтлгүй болчиход байна. Бали гэдэг хоёр сонголт байнга л аливаа зүйлийг хийхэд гарч ирээд байдаг юм шиг. Тэгэхээр энэ зүйл нь ерөөсөө тууштай дахин зугаатаагаар үргэлжлүүлэн хийх нөхцөлийг өөрийгөө сэтэлжүүлэх. Тэгэхээр IQ өндөртэй, IQ өндөртэй эсвэл сэтгэл хөдлөлөө даван туулах, сэтгэл хөдлөлтөө удирдах гэдэг зүйлс хүмүүсийн чихэнд хоногсчихсан байх шүү дээ. Нэг IQ өндөртэй хүн яах вэ? Харилцаа гинтэргээл яригддаг юмнууд маш их болсон. Гэхдээ бид нар яг үнэндээ миний IQ-гийн чадвар гэдэг сэтгэл хөдлөлөө удирдах, зохицуулах чадвар юу юм бэ гэж асуухаар яг хариулж чадахгүй байх ба. Энэ дээр ерөөсөө 5 зүйл байдаг. Нэгдүгээрт нь бишгшээлтэй тулгархтаа шантраад байна, ямар үед баяртай байна, ямар үед жаргалтай байна, ямар үед дороо ундууцаад байна гэдэг энэ сэтгэл хөдлөлөө мэдэрдэг, танин мэддэг, түүнийгээ даван туулж чаддаг, хувиргах чадах нөгөө сонголтуудыг хийдэг гэдээ бид нар харах өнцгтэй ярьж байсан. Энийг чадчихвал та IQ-гийн нэгдүгээр чадвар буюу сэтгэл хөдлөлөө танин мэдэх чадвартай хүн байна. За дараагийнх нь болохоор сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, хянах чадвар. Танин мэдчихлээ. Окей, би ийм үед ууралдаг, бухимддаг, инкээр таагүй байдаг гэдгээ мэдээд энэ үедээ би ухаангүй үйлдэл хийдэг гэдгээ мэддэг болчихно гэдэг чинь яаж тэгвэл давуу тал эсвэл яаж тэгвэл даван туулах юм бэ? Зарим хүмүүс уурлахаараа учиргүй гэрээ цэвэрлдэг гэж ярьдаг шүү дээ. Зарим хүмүүс уурлахаараа дууга хураагаад тэр үедээ хийсэн юм маань илүү бүтээмжтэй байдаг шүү гэж ярьж байдаг. Энэ нь өөртөө би болж байгаа асар их хүчийг ямар зүйл зарцуулж байгаагаа харж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг үүнтэй адилхан бид нар ингэж хувиргаж бас болдог байна. Энэ бол 2 дугаар зүйл нөгөө сэтгэл хөдлөлөө хянаж удирдах чадвар. 3 дугаар зүйл нь зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө идэвхжүүлж, мотивацлж буюу идэвхжүүлж чаддаг, сэтэлжүүлж чаддаг маш олон гоё сургалтууд байна шүү дээ. Өөрийгөө хэрхэн сэтэлжүүлэх вэ гэл. Энэ болгон чинь IQ-гийн чинь нөгөө орхигдоод байгаа нэг чадварыг чинь хөгжүүлэх гээд байгаа сургалт байгаа. Өөрөөр хэлбэл та ямар нэгэн зорилго тавь. За өнөөдөр би өнөөдрийнхөө төлөвлөсөн бүх ажлыг хийн шүү. Дундан жоохон саатах болоод ирэхэд өнөөдөр чи ингэн гэсэн мэт тунгаа. Окей, хойлоо чадсан шүү. Дуустал нь зүтгэе шүү. Ямар ч үлээс өдөр дуусах болоогүй байна гэд. Хаанаас нь ч юм бэ хүчин ундраад байдаг нэг хүмүүс байдаг. Яг түүнтэй адилхан та ч гэсэн өөртөө зорилгоо санангаа өөрийгөө зорилгодоо хүрэхэд коучилж, менторлож, идэвхжүүлж, сэтэлжүүлж чадна гэсэн. Ингэж тархитрын ажиллах тусмаа танд бүтээмжтэй сэтгэх, ажлаа хялбаршуулах, хугацаа хожих янз бүрийн хувилбарууд бий болж чадна гэсэн. За энэ бол сэтгэл хөдлөлөө удирдах чадварын 3 дахь нь өөрийгөө сэтэлжүүлэх, идэвхжүүлэх чадвар. Эхний 3 энэ чадвар бол өөртөө ажиллах юм байна л да. Одоо ингээд төсөөлөд үзье. Ямар үед ямар байгаагаа мэддэг, түүнийгээ хянж чаддаг, хувиргаж чаддаг, ашиглаж чаддаг. Тэгээд зорилгынхоо төлөө өөртөө ямар нэгэн урам зориг, санааг өгч чаддаг хүн бол бидний хилээд байгаа хөгжсөн хүний бас нэг тод илрэл болох юм. За дараагийнх нь бол яг ийм хүмүүс нийгэмд бусдтай харилцахдаа манлайллыг үзүүлээд байгаа нь ойлгомжтой байдаг шүү дээ. Харилцаанд бүдрээд идэггүй, тэр шагаад идэггүй шүү дээ. Тэгэхээр дараагийн 2 чадвар нь болохоор бусдыг ойлгох чадвар, бусдтай харилцах чадвар. Ердөө ийм 5 чадварыг л ерөөсөө хүний нөгөө сэтгэл хөдлөлөө удирдах буюу IQ-гийн чадварууд гэж хэлээд байгаа. Энэ 5 чадвараа бид нар яаж дэлгэрүүлэн олон ур чадвар болгож хөгжүүлэх үү? Эсвэл ядаж энэ ихний энэ 5-ыг өөртөө бүрэн дүүрэн өөрийн ур чадвар болгож суулгах вэ гэдгээс өдрийн тулгарж байгаа асуудлуудыг даван тулангаа өдрөө яаж бас өр бүтээлтэй өнгөрүүлэх вэ гэдэгтэй салшгүй холбоотой юм л да. За тэгвэл бусдыг ойлгох чадвар гэдэг дээр нөгөө л хувиргах, тааламжгүй харилцаагч, өөрийнхөө төлөө хийж байгаа харилцаа гэж бодох нь таатай харилцаагч, илүү хөгжихийн төлөө би яаж энэ хүнд урам зориг өгөх үү, хамтран яаж ажиллах уу гэдэг дээрэс нь ойлгуулах чадвар гэдэг.
өөрийгөө илэрхийлэх. За ингээд бид нар нөгөө өдрийг бүтээхэд эхлээд ямар ч байсан цагийн хувирлтуудаа яаж сайжруулахын тухай харлаа. Хоёрдугаарт нь нөгөө бүтээмжтэй ажиллах арга барилдаа EQ-г хэрхэн хөгжүүлэх, EQ-гийнхаа 5 чадварыг ахин өөрчлөн шинжилж орхигдуулаад исэн чадвараа нөхөж хөгжүүлснээр бид нар нөгөө бүтээмжтэй өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг бодит утгаар нь мэдэрч сэтгэл хангалуун нэг өдрийг дуусгаснаар бидний сарын төлөвлөгөөч, жилийн төлөвлөгөөч, амьдралын хэв маяг ч гэсэн аз жаргалын тухай ойлголт ч гэсэн бидэнд илүү ойлгомжтой, мэдрэгдэх боломжтой юм а гэдгийг л сануулах гэсэн юм. Нэвтрүүлэг эхлэхэд өдрөө яаж бүтээх вэ гэд бодож исэн бол бид өдрөө бүтээх өөрийн гэсэн аргачлалаа одоо гаргахад амархан болоод ирж байна. Тэгээд сонсогч та оролдоод үзээрэй. Тэгээд амжилттай, үр бүтээлтэй, эрч хүчтэй, урам зоригтой өнгөрүүлэх хэрэл өдрөө өөрөө бүтээж чадах нэ гэдгийг өнөөдрийн 20 минутын цэник нэвтрүүлгээрээ сануулад нэвтрүүлгийн өндөрлөе. Тэгээд хамтдаа байсан сонсогч та бүхэндээ маш их баярлалаа.